Хоёулын микрофон бас орчиж. Орчичаа. За. Гарч гүүх замаа харалт, гүйдэг замаа харалцгаая. Ой, шово. Энэ харагдчихлаа багт. За тэгээ хэрхэн нөхрөө бацах вэ гэсэн сургалтанд сухаг өсөр хулан нэг гэж хичээрээ комментээр. За гизэтэд. Энд тийч яасан. Маргааш гүөхтэй. Ингэж гүөх гэж байгаа. Тэгээ нэг ингэж тогтооч тийм ээ. Тэс дуудах таасгүй нэ. Зүнэ. Сия. Гүтэн юм бэ? Эвгүй энэ уртаа нэг ингэж унтах гэдэг юм шиг. Багсав. Мөм савлаад. Гүтэн байна. 7 өнөрт. Дараад. Миний хоолоо өвдөөд. Өчигдөр бүр унтах гэсэн чи хамар битүүрээд. Одоо салхилаад ямар үт юм бэ энэ бүр. Юу маань муудчих үгүй. Гайгүй. Ханад маань гайгүй юу? Гайгүй хачиж жоо хөдлөөд яг. Зүгээр гэж. За. Тэгсэн чи наач амар савлт юм бэ. Ханд юм баад. Би ч мөмгөө болохоор савлтгүй би зүөх үү? Маргааш татгаа 21 км өгөх гэж байгаа. Хагас марафон. Тэгээ өнөөдөр наадтай. Хөнгөн үчиг гинэ. Тэгээ бид хоёр ерөнхийдөө амар савлч. тэгээ солиод үрчлээ. За. Сайн сольж явах микрофон унчаа байгаа. Гайгүй нэ. Энэ кочиных тайм байна. Үй хараа салхитай юм бэ? Үй хээ. Салхитай би юм бэ? Харин тий. Тэгэхээр чинь чамдаар ч гэсэн савлал байгаа юм шүү. Тэг чинь тий. Тий. Барихаар ч баг гайгүй байдаг байсан юм шүү. Барихаар барыг савлалт нь гайгүй байсан юм тий. Тийм байна тий. Хүү ялтчгүй гүйж явах үедээ. Цээж нааш тааш олж байгаа болохоор. Энд тэгээ баг дугууных юм биш юм шүү дээ. Дугуун дээр ингэж хөдлөхгүй ингэж байж ахаараа. Алхаж байхдаа бол зүгээр л юм байна тий. Барайл явчих тий. Алхахад бол зүгээр нэрээ тий. Гэхдээ цээжиндээ хүн хийгээд Монгол гүйцэн байсан мэт дээ. Санаж гинөө үндэсний тесрэлхөр ингээд тэглөө. тий. Окей. Нөгөө чи дараа жоо хурдан эхлээд нэг хойлож уулна алхаж байгаа юм шиг үүддэг үстэй. Би бас амар удааг үүдэн шүү Тий. дээ. Ялч удараад байгаа болохоор жоохон гэл халахгүй болвол барах гэдэг. Нөгөө ч хүүхдээ хөдөө болцаа. Манай хөхт сургуулийнхаа зугаалгаар явлаа. Камераман ячаа. Яач юу гэж? Үүрт шаардсан шүү дээ. Нөгөө face recognize гэр. Дараа. Гимбал. Тэгээ жадын чи яаж ивэ центр хэлвэлээ. Зү. За. Бичиж байгаа юу? Бичиж байгаа. За. Бичиж байгаа юм. Мэдгүй. Бичиж чинь тань явж байна. Соёлын шоконд хоёр орцсон хоёр юу? Шин авсан юм ашиглахгүй. Харж байгаа юугаар гүчлээ шүү. Гитсэн дээрээ тавих уу? Уяла. Өвдөг. Шагаага боолоо. Наадаг наалтнаа л гэж. Наадаг наалт захиалчнаа л. Гам маргыг гэж. Ихэс айцсан гинэ тэгээд. Ихэс сургуулийнхаа зугаалгаар явсан. 5 дахьд явсан. Бүтэн санд юм. Өнөөдөр хагас ингэ. Ээж амаагүй тоохгүй л шүү дээ. Залгаж малахгүй л шүү. Жав хань араас гүцэтч. Үдээс мэлтэрчл. Энэ нэрээ хүүхэд биш нөгөө нэг ийшээ дэше хотуудаар аялж хахад гидсэндээ зүч алхаа явж ахтай юм байна те. Ялч урдаг гэж шууд амсгаад ич. Тэгсэн үү. Гана амар урдаг гэсэн. Би ч ганцаараа гүйж ахтаа баг ингэж урдаг эхэллээ. Удааш. Тэг хавар болчихгоо л байгаа тий. Энэ ангилд
гарцаар хүмүүст гой гаргадаг шүү тий. Уг нь ингээд трейл ран хийгээд уулаар гүйж мүгээд нэг тийм трейлийг одоо монголоор юу гэх юм? Жимээр гүйх. Жимээр гүйж мөөл уулна. Өвдөг мөвдгөнд юу яадаг юм бэл. Ой шовоо энэ харагдчихлаа багт. Галуу шовоо. Галуу шовоо ганганах цаагаар. Шаал удлаад байлаа тах. Жимээр гүйл яадаг гинэ. Нэг өвдгөн дээр бөөрөн дээр ирж байгаа. Ачаал хамаагүй зөөлхөө зам зөөлхөн баггүй. Энэ асфальт чинь шууд ингээд бөөр дөргөөгөөд идэг. Тийм болохоор ингээд уул тийм зөөлөн шороо морон дээр гүйл. Зүг. Тэгэл наач үнтэй бүүж аваад байгаа шүү дээ. Нэг цементэн дээр гүхгүй дээ болохоор. Оо ямар гоё юм бэ нар гарсан. Йоо салхилахгүй нартай байл үнэхээр сайхан. Тийм ээ. Угаалдах чинь гис хурдаг байсан. Хатар батарч бодлоодсон шүү дээ. Бүрөө. Гүдэг хүмүүс ганц айхан дүртэл юм аа. Шагаа өвдөг. Яасан масан гэх нөө. Ерөн спорт юм уу? Тий. Гүүчээд байгаа. Нэг тийм 10 км 15 км гүгээд. Гэхдээ нэг дотоод байгаа юм юу вэ гэхээр нөгөө нэг юм булчингийн дасгал шагаа суур булчин нуруу муруу гэх нэг тийм хүчний бэлтгэл агай дутаад байгаа. Хүчний дасгал их жоохон дургу байна. Залхуу байна. Хүчний дасгал нөгөө хүүтэрсэн чинь хил ам ирээд нөгөө нэг хүчний дасгал яагаад байна? Өөдөртэй байна хийхэд. Хулан болохоор гарч гүйхгүй гэртээ пилатес хийх гээд би болохоор гэрт пилатес хийхгүй гарч гүнгээд нэг тийм хоёр зөрсөл ламтаа. Тэгээ дундаа уулзаж би хуланг авч нэг 5 км хулан намайг дагуулж нэг 40 минут пилатес хийсэн шиг л байж энэ да. Манай хүүхдийн өчигдөр юу ээж аав маа гэж залхсангүй шүү. Залхсангүй. Өнөөдөр залхах нь. Цаач одоо маргааш ирнэ. Маргааш ирэхдээ залхах нь. Миний хайртай ээж ааваа хүн очлаа шүү гээ. Гит. Тэ. Хайрокс амар юу болж байна? Саяхан үссэн байл шүү дээ. Айгу ит популяр болж байна. Харин хүмүүс айгүй хичээлдэг болсон байна. Тэгээ бас нөгөө CrossFit-ийг бодвол арай жоохон сонирхолтой юм шүү. Өсөлтөөд яг дасгалаа хийж байгаа наануу цаанаа гэдэг юунууд яг хідэн дасгал. Тэгээ тэр нөгөө бүх бие оролцуулсан гүйлгэгчж जैन юм шидүүлчихж जैन. Тэгээ нөгөө ингээд суугаад яваад байдаг шүү дээ. Галан цуугааны босон хөвлөр нь юу гэх юм. Тэр ч бас амар хэцүү шүү дээ. Тэгээ burpee гэдэг лөө. Burpee. Тэр мэр чинь бас нэлээ үзээтэй. Бүх юм орцсон. Сайхан амоти машинга станга хоёр Лондонд ирж төрүүлсэн зурагтай л. Начнийсэн доош хараад байгаа юм шиг санагдаад байна. За зүгээр энэ да зүгээр. Сонин сайхан гэвэл ургамлын харш тоосон ургамлын харш хөдөлж эхэлж гээл нүд ам татнаад л ханиалгаж найталгаад л баг. Монгол гой нэг тариа мараа хийгээд боловчдаг сураг байлаа. Энд бол тэгээд одоо яаж юм да. Нүү хамраа өглөө өрөөд угааж тэгжиж нэг тийм биш нэг Америк англиэр ярьдаг ярих гэдэг болчихжээ. Англи үг нь англи үг айгүй ашиглах гэдэг. Одоо симптом багсаж байгаа гэдэг үг юм. Тийм байна. Шинж тэмдэг. Тэгэхээр амар хуцаантагдаад байгаас шинж тэмдэг гэх орон symptoms гэлж их англи нөлөөтэй сайжиж байгаа ч юм байхгүй мэдчих. Монгол үгээ мартаадах юм. Шинж тэмдэг багсаад Ирэхээс ингээл хөрхий монгол хэлээ мартдаг багтаа тий. Ингээл болж өгвөл англиар ярьчих гал орсоор ярьчих. Одоо тэр орс хэл нь ч багцсан байсан. Ашиггүй.
Ирэхс нэг Орос найзтайгаа ярьж Roblox-о тоглодог. Тэгсэн чинь нөгөө найз нь Оросын дайнаас болоод интернеттэй орж чадахгүй. Тэгээд байжсэн чи ашиггүй VPN олоод буцаад интернеттэй орж ирэхсээр орсоор ярьж байгаа. 4 сар орсоор яриаггүй гэсэн тэр хоёр. Тэгсэн чи ирэхсээ юу гэж буруу ярьсан? Юу гэж хэлэх байсан нь? Юу гэж хэлээдсэн чи? Ирэхс орсоор буруу яриад нэг гэсэн. 4 мөргөн жоохон буруу яриад хэлээ. Би ядарч байна. Алах юм уу? Аха. Баггүй ядарна. Ингээ алхахад бол савлаа мавлаа байхгүй. Тий. Огцом хурдан ус шууд шил бүртэж байна. Хаагаараа. Шилб. За хөнгөй. Оо баг би ядардаг юм шүү. Удаан гүгэл хурдан гүйдэг болгохдаг гэдэг юм да. Техниктэй болгох юм болов уу? Нөгөө зүрхний ачаал сайжруулдаг хаа. Надад энэ хайгуу таалагддаг шүү дээ. Энэ амар хон тонохоо. Ханчаа. Ханчин хаа. Гимэн жоох усан юм уу? Энд ч соёл зүгээр алхачих юм уу? Тэгөөгш. Харих уу алхах уу гэдэг дээр амар санал нэгддэг. Онтхоо идэхөө. Онтхоо идэхөө харих уу? Алхах. Алхах уу гэдэг дээр маш санал нэгддэг. Гүй яах вэ? Гэрээсээ гарчна гэдэг чинь том юм аа. Соня. Эми хаалаа нэмж өвдсөн бах уу гэж. Ороосоо хүүдээс мөрч. Би сайжирна. Утгагүй шүү дээ, утгагүй. Сайхан ирж яваа цаг. 5 дахь өдөр байлгаа ирж би чамайг авч гарч байна. Одоо эх 7 хоногоос гайг болчихсон. Гадаа гайг болчихоо. Гүй нөгөө нар гайг болчихсон. Нар гайг болч. Орой ирэхэд Гадаа сэрүүхэн бараата харанхуй марах болохоор гарчгүй мэрэгүү санагдаад. гарчгүй хөдөлмөрчгүй санагдав. Гарч. Тэг хүн юу ичдэг байсан бах уу гэдэг байгаа шүү дээ. Тэ өвөл ичдэг байсан бах уу гэж манднаа зэрж ин лээ. Тэр үнэн бах уу гэж. Би санал нийлж байгаа тэрэн дээр. Баймгаа зөөлхөн санагдаж байгаа шүү дээ. Тэгчээ. Одоо ингээл яаж байгаа байхгүй. Би одоо нэг арайгч мө 21 гү юм уу гээл тэгж байгаа штэ. Тэг дараагийн хүмүүс нь 42 гү гээл явж байгаа штэ. Тэгэл тэгсэн чинь тэрний дараа ультра марафон гэ 50 байгаа. 60 байгаа, 100 байгаа. Тэгээд нөгөө бүр нөгөө хоног өнжин гүдэг байгаа штэ тэр байгаа. Тэгснээ trail run байгаа. Тэгэл гүйлт мүлт гээл явж исэн чи юу байгаа. Гүүгээ дугуйнаад сэлдээд. Oh my god.
12 цаг хэд нэрдэж тэр чинь. 180 км дугуй унаад 42 км яагаад. Эхлээд алиас эхэлдэг үлээ. Эхлээд бид нар чинь дугуйдаж эхлээд тэгээд дугуйцнаасаа дараа нь усанд ороод усанд орж юу лээ. Чи худлаа яриад байна. Сүлт нүгүүд юм уу? Худал би жоо худлаа яриад тах шүү. Эхлээд хэлд юм уу? Ямар ч сэлж гарч ирээ дугуйнд. Тэгэхэр чин шууд сэлж эхлэхгүй шүү. Тэгэхээр гүүж эхэлдэг юм байна. Гүүгээд сэлээд тэгээд дугуйгаараа барианд орт юм байна. Одоо чи тэгээд бисээ гүүгээд гэсэн үү? 42 км гүүгээд 5 км өлөө 4 км сэлээд тэгээд 180 км дугуйдаад ортог. Амар юм би. Тэгээ 12 цаг гэднэр хийдэг. 12 цаг хоол идэхгүй байх ч гэсэн юу үздэй. Дандаа юм идэх гэж байх уу бид нар гэж. Энержи юм гэдэг л ах та тий. Ууж байгаа. Тэгж байгаа. Энэ яг алхахад гоё юм байна оо. За яг тийм банк гүөх юм биш те. Банк гүйж ахта зүөх юм биш те. Би уг нь team content гэж бодсон. Гүхтэй зүү. Тий, Тоткотой хамт гүцгээ. Тоткор риэлтэй хамтгүй. Рила. Одоо нас намайг рил чин тотко гэж тоо. Тий, юм бэ гэж бодох. Өчигдөр яасан. Нэг Америкч улчд орж ирээд. Тэгээд нөгөө Starbucks app-ны ажилтдаг байхгүй. Нөгөө point цуглуулж чадахгүй. Тэгээ би Америкээс ирсэн юм уу гэсэн үгүй Канадаас ирсэн. За. Гинэ. Хаанаас ирсэн гэсэн чинь Vancouver гэсэн Van City гэсэн чинь ингээд нөгөө нэг Монгол гэхээр ямар гоё ингээд нэг тэгдэж штэ. Тэгэхээр би өөдөөс нь би Кокутламд байсан. Бүркөтлам хоёрын тэнд байсан гэсэн чинь яг жигнэс нүд нь гэж яг мэддэг хүн байна гэж. Burnaby Кокутлам хоёрын байсан. Яг тэгж мэгээл ирсэн чинь яг нүд нь өөр болоод ярианыхаа өөр өнгө нь өөр болоод ирсэн. Тэгвэл тэгэл Канадаг nice plane нэ хүн болгонд тэгж идэг. Тэгэл би нөгөө Stanley Park санаж шүү. Stanley Park гоё шүү маш шүү. Яасан масан гэл. Тэгсэн чинь тийм үү яа гоё ингээл яг нэг тийм ингээл exciting болоод байна шүү. Мэддэг хүн байна гэх. Гэхдээ тэгэл одоо энд бас Монгол хүн гот тэгэл тийм гот очиж исэн хүн болоод ирдэг. Над руу нэг сайн байна уу гэсэн нэг хүн. Харин тэгсэн гэсэн те. Манай Америкч амар ам дагуулдаг байсан шүү дээ. Тэр совлогч сандахад инээд хүрээддэг. Яа. Читэр гэх юм уу? Юу гэрнэ? Совлогч Монгол гэсэн ч анх удаага гээд. За яах. Үзэгч сонсмаар лайсан багт. Хулын яриаггүй шүү. Би ч оруулахгүй юм чи. Энэ савбак шүү. Одоо тэгээд эрх мэдэл чамд хахад одоо яа их хөрт. Татгыг бичлэг янзлаа сурчгаач гэж хэлээд л барахгүй юм байна. Энэ хэсгийг оруулахгүй зү тэ. Янзлаа сурчаач. Ямар санд би утсан дээр баахан CapCut гэж бүх газар нь хайлт хийгээд TikTok дээр нь, Instagram дээр нь, бараг Facebook дээр нь хайлт хийж яасан чинь нөгөөтгөө үзэхгүй байгаа мó яа. Гарч ирэхгүй байгаа шин. Ямар сайн. Үзэхгүй байгаа юм гэж гарч ирж байгаа юм. Миний хань влогны бичлэг яах вэ? Рилээ өөрөө эдитлээ сурч. Тэгээ. Тэр чи. Рил чинь бүр тэгэл Instagram дээр өөрөө нь янзлдаг ч юм байна. Заавал CapCut гэхгүй. Гоё. Тэгээ рил янзлаа сурсан байгаа бичлэг бол сурч. Юу бол маа санаатай шүү. Багаар. Дэвтэж жагаад. Энэ дэвтэждэг юм байна тий. Гарч гүүхүү гэхээр гүүхгүй гот нь гарч гүйсээр байгаа л аваад гараад гүчдэг болтой байсан юм да. Хүчээр үзэж болдгоо байхгүй да. Яах вэ? Хатах байна уу? Тата мэдгүй хатан гэх юм уу ямар ч лээсэн тийм зөөлөн аажмаар басгаж байгаа л нэг мэтгэд би гүгсэн байд юм да. Нэг л мэтгэд бацсан байдаг байхгүй юу? Тэр өөрөө базагдчихээн гэж юусоо ухаарахгүй байжгаад нэг мэдхэд эргэж харснаа хүүе чи намайг батцсан байж тээ гэх. Тэгээд хүн гүнзгий батцсан гэдэг ингээ хэд ороогоод. Чи яг би чамайг бацах гэх юм бол базуулахгүй. Нэрээ дөрүүдлээд юусоо базуулахгүй. Чим үйл мэдгэн жижигхэн нэрл. За тэгээ хэрхэн нөхрөө бацах вэ гэсэн сургалтанд сухаг өсөр хулан нэг гэж хичээрээ комментэр. Үгэнд нь орж байгаа юм шиг яваад идэг байхгүй юу та.
Тэгээ өөрөө тэр санааг нь гаргаад тэрийг нь хардчихлаа. Би яаж мэддэг юм ааш үнэ сэтгэлээсээ ярьж шүү. Тэг. Өөрөө тэр санааг нь гаргаад өөрөө зөвшөөрж байгаа юм шигээр тэгсэн мөртлөө яг цаана миний санаа байждаг байхгүй да. Тэгж л яах хэрэгтэй. Наач яалтчгүй 10 хэдэн жил 16 жил лөө. 16 жил болчихсон шүү дээ. Эхний хэдэн жилээс хүчлэх гэж үзсэн болтгүй юм байлээ. Тэгээд дийлэгчээд байдаг гэсэн аа. Тийм тэгээд дийлэгтчихэд байдаг байсан чинь тэгээд чиний зөв гэж ахал. За одоо болсон. Яс гэж дуугаарч байгаа. Яаж бадагтлаа гэдэг юм. Нэг л мэдгэд бадагдсан байсан шүү гэ. Одоо орицсон яцсан. Чичтэй энергиэсээ царай чинь ёо юм лээ гэсэн царай гаргасан. Ингээ гарсан. Ингээд бадуулсан байсан биш нэрээ. Нэрээ гүн гүндгээ бадуулсан байна гэ. Матад жолоо шилжүүлэх гаргахад байгаа юу? Атганаас гарахаас нэгэн дөнгөжсөн гэдэг. Би чамд хэрэгтэй үед нь шилжүүлдэг штэ. Тэр шилжүүлэх нь хүртэл миний. Амьдралын том асуудлыг нөхөр шийднэ. Жижиг асуудлыг эхнэр шийднэ. Ямар асуудал том, ямар асуудал жижиг гэдгийг эхнэр шийднэ гэдэг шиг ба. Яг цагаад болохоор жолоогоо чамд өгчдөг штэ.